амьдралд итгэгч зөгийг. Одоо би та бүхний сайн мэдэх хүнсний заримаас нэрлэе. Харин та эдгээрийг юу холбож болохыг таагаарай. За билнэ үү? Алим, амтдгуй, бөөрөлцгөн, нэрс, тоор, лир, чавга, гүзээлзгэн, усан үзэм, тарвас, шош, байцаа, гурвалжин будаа, өргөс хэмх, хаш, сармис, бүх төрлийн хулуу, брокколи байцаа, улаан луван, шанцай, сонгин, амтд төмс, буйс, туулайн бөөр, наран цэцэг. Эд бүгд нэгэн ажилсаг амьтны ачаар урган боловсрч бидний хүнс болдгийм. Бар мэт эрээн бүх мэт эвэртэй энэ амьтныг тийм ээ зөгийг гэдэг. Дээр дурдсан ургамал бүр нь өөрийн гэсэн аргаар үр жимсээ боловсруулдаг боловч бүгд нэгэн чухал үйл явцгүйгээр бий болдоггүй. Энэ нь тоос хүртээлт юм а. Тоос хүртээлт гэдэг нь цэцгийн эр хэсэг болох дохиурын тоос овчоос тоосонцрыг авч ийм хэсэг болох үрийн орны амсар руу оруулахыг хэлдэг байна. Тоосовч амсар хоёр нь тус тусдаа өөр цэцэгт жоршдог, бас хамтаар нэг цэцэгтч байдаг юм. Тоос хүртээх ажил амжилттай явагдахын тулд тоосонцор нь ижил төрлийн ургамлаас хоорондоо дамжих шаардлагатай байдаг. Ихэнх ургамалд тоос хүртээх тусалцаа хэрэг болдог. Энэ ажилд туслагчдыг тоос хүртээгчид гэж дууддаг байна. Ингэхлээр тоос хүртээгчид бидний хүнсний аюулгүй байдлыг хангаж байдаг байна шүү. Зэрлэг цэцгийн 90%, хүндрэлтний бүх хүнсний ургацын 75% нь тоос хүртээлтээс хамаардаг гэд төсөөлдөө. Тоос хүртээгчийн тоонд шувуу, сарсан баг баха, ирвэхэ, ялаа, цох, жижиг хөхтөн амтэн. За тэгээд хамгийн чухал нь гэгддэг нь зөгийн багтдаг юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зөгийний мэрэгжилтнүүд дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн 3/1 нь зөгийнөөс хамаардаг гэсэн нь үүнийг баталж байна. Зөгийн зүгээр ч нэг тоосонцор түгээгээ зогсохгүй. Бас нөрийн хөдөлмөрийнхөө хариуд цэцэгнээс амтд нектар, зарим цэцгийн тоосыг хоол болгон эргүүлэн авдаг юм а. Ингэхдээ тэдгээрийг бас ганцаараа хүртчихдэггүй. Мөн л хүмүүс бидэнд зөгийн бал, сүүнцэр, цагаан лав, зөгийн жилиг их зэргийн бүтээгдэхүүн болгон өгч байдаг. Дэлхий дээр 20 гаруй мянган төрлийн зөгийн байдагч тэд бүгд зөгийн бал гаргадаггүй. Зөгийн бал үйлдвэрлэгч мянган зөгийн дотроос хүмүүс зөвхөн 3 үндсэн бүлгийн колон хэлбрээр ашиглан тэдний балыг ашигтайгаар хурааж байдаг байна. Балт зөгийн колон бүрт хатан зөгийг их гол үржлийн үүрэг биелүүлэгч эм зөгийн байдаг бөгөөд энэ хатан зөгийн үүрийнхээ бүх өндгийг гаргадаг. Хатан зөгийн амьдралынхаа ихэнх хугацаа буюу 3-5 жилийг үүрийнхээ хатан зөгийн нүд хэмээх тасалгаанд өндгөлж сүүнцэр идэж өнгөрөөдөг гинэ. Колон хамгийн хурдцтай өсөх үе хаврын улиралд үржил сайтай хатан зөгийн маань өдөрт 2000 өндөг гаргаж чаддаг байна шүү. Ажилчин зөгийн бас эм зөгийн байдаг гинэ. Хатан зөгийнөөс ялгаатай нь тэд нөхөн үржихийн үүрэг хариуцлага хүлээдэггүй. Гэхдээ тэдний хариуцах ажил үүрэг дутахгүй их юм байна. Харалдаа үүрийн ариун цэвэр сахих, хатан зөгийн эр зөгийг болон авгалдайнуудыг хооллох, тоосонцор болон нектар цуглуулах, цагаан лав гаргаж үүрээ барих. Тэд маш их хөдөлмөрлөдөг тул завгүй улиралд ажилчин зөгийн ердөө 6-7 хоног амьдардаг юм байна. Ажилчин зөгийн өөрөө хатан зөгийг болж чадахгүй ч шинэ хатан зөгийг хязээ томлох, дараагийн хатан зөгийг хэрхэн тодруулах зэргийг тэд л шийдэх хэрэгтэй. Үүний тулд тэд зөвхөн сонгогдсон авгалдайн хоолыг зөгийн балнаас сүүнцэрлүү солиход л хангалттай байдаг юм а. Эр зөгийн хатан зөгийтэй нийлж үр удмаа үлдээх нэг л үүрэгтэй. Тэд ажилдаггүй, зөгийн бал гаргадаггүй, бас хатгаж чаддаггүй. Тэд хэдхэн 7 хоног эсвэл 4 сар хүртэл амьдардаг. Балт зөгийн колон дотор хэдэн 100 эр зөгийн байдгийн ердөө 10-20 хатан зөгийтэй нийлэх аздан болдог бөгөөд
нийснийхээ дараа шууд үхдэг байна. Тэгээд зуны сүүл сараас эсвэл байдал нэлээд хүндрэх үеэр нөөцийг нь шавахгүй тулд тэднийг хамгийн түрүүнд колоноос хөөдөг гинэ. Цэцгэнд явдаг ажилчин зөгийг хил хөргөх зорилгоор шарвах бүжиг хийдэг гин шүү. Тэд нектарын их үүсвэр олмогцоо зөгийн үрлүгэн буцаж очиод энэ содон бүжгээр дохио өгч цэцгийн байршлыг хэлж өгдөг. Бүжиглэхдээ тэд нараар баримжаа болгож цэцгийн чиглэлийг харуулдаг нь гайхалтай байгаа биз. Тэгээд тэнгэрт нар хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж тэдний бүжгэнд өөрчлөлт ордог гин. Бүжигний хурд гэхэд нектар үүрнээс хэр хол байгааг илэрхийлдэг байх шүү. Балт зөгийн шаргуу хөдөлмөрийн үр дүн болсон амт зөгийн балыг шимтэн иддэг шигэ бид тэдний тоосонцор түгээх ажил үргэн ургамлын нөхөн үржихийн боломжийг бий болгож их дэлхий хүн төрлөختөнд ямар чухал болохыг үргэлж санаж байх хэрэгтэй болов. Ажиллаж хичээнгүй энэ амтан биднийг хангалттай шимт хижээл бүхий хоолоор хангах үүргээ үнэн чээр биелүүлсээр байна. Мөн бид тэдний ачаар биологийн төрөл зүйлийг хадгалж, эрүүл экосистемийг хамгаалж байдаг юм а. Гэвч харамсалтай нь зөгийн болон бусад тоос хүртээгч эрвээх, сарьсан багваах, шийгнээ шууд зэрэг амьтад хүний шууд үйл ажиллагаанаас хамаарч аюул дуртсөөр устсаар байна. Сүүлийн хэдэн 10 жилд амьдрах орчны хомсдол, агаарын бохирдол, газар тариалангийн эрчимдсэн үйл ажиллагаа, хортой эмгэг төрүүлэгч болон өвчин, цаг агаарын өөрчлөлт, пестицид зэрэг хөдөө аж ахуйн химийн бодисын хит их хэрэглээ зэргээс шалтгаалan зөгийн тоо толгой дэлхий даяар эрчтэй буурч байна. Энэ нь эргээд хүмүүн бидний амьдралтай зайлшгүй холбоо бүхий олон төрлийн ургамалд аюул нүрлүүлж байгаа юм а. Өөрөө сууж байгаа модны мөчрөө хөрөөдөж суух тэнэг нэгний дүр зураг өөрийн эрэхгүй санагдуулам энэ байдлыг эргцүүлж нэг бодохыг төгсгөлд нь бид уриалж байна. Ирээн байна бар байлгүй, эгэртэй байна бух байлгүй хэмээх онцгойг бидний өр хүүхдүүд үеийн үед эргэлзэн гайхалгүй зөгийн хэмээн тааж байхын өлзийтэй ёроолыг өргөж мэдээллээ өндөрлөе доо. Дараагийн шинэ мэдээллээр уулзах хүртэл хугацаанд олон лайк, сабскрайбаар биднийг урамшуулж энэ мэдээллийг олонд түгээхээ мартаоцай. Баяртай.